Бүлэг 117 дөөс үеэрч явуулсан шүү. Тэгвэл сайтаас багш нарын болон хэдийн газар дээр ажиллаж байна. Улсын онцгой комиссийн шуурхай штабаас анхааруулж байна. Олон хэмжээнд гашгал хамгаалах бүхний бэлэн байдлын шийдвэрлэлтэй холбоотой үүсгэн дараа хурдан авах. Эрүүл мэндийн үйлчилгээ хас бодол хавьлах хэрэгцээ гарахгүй байна. Улсын онцгой комисс эрүүл мэндийн байгууллагаас дарах төлөвлөгөөийг халдсан зүйлийг анхааруулж байна. Америкийн амтны төлөө хамтдаа Энэ бол 22-ын товчоо. Өргөн амарчих газраас эхийг зөөвөрлөхдөө хүндэг бусаар зөөвөрлсөн гэж засгийн газар хариуцлага хүлээж огцорсон байдаг. Тэр камерын өмнө ил бичигдэж олон хүн мэдсэн тул хариуцлага хүлээж чадсан. Монгол улсын ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаа офисаар мэдэгдэж байна. Надад хуугны хувьд ч улс төрийн урт хугацаагаа гэдэгтэй бол итгэвтэй байна. Гэтэл хүмүүс хараагүй мэдээгүй өнгөрсөн нэг тохиолдлыг энд бид ярих гэж байгаа юм. Баруун хараагийн эргэн 10 настай охин зүүн хараагийнхаа эмнэлэгт үзүүлээд цус харуулттай нь онцлогдоод Улаанбаатар хотын эмнэлгийг зорих шаардлага тулгарсан. За ингээд 22-ын товчоон дээр зүүн хараагийнхаа түргэний эмчтэй түргэний машинтай ээжтэйгээ ирсэн ч 22-ын товчоогоор нэвтрүүлээгүй байна. Яагаад нэвтрүүлээгүй вэ гэвэл ямар эмнэлэгт очиж үзүүлэх гэж байгаа юм? Хүлээж авах эмнэлэг нь бэлэн байгаа юм уу? Бэлэн бол яв гэж энд нийтдээ 5 цаг хүүтэн машинд хөхөө өвлийн хүүтэнд цус харуулттай 10 настай охин өнжсөн байдаг. Тэгээд учир шалтгаанаа тайлбарлаад хахад 22-ын товчоогоор оруулаагүй мод. одоо энэ хүүхд маань одоо ийм бүрэн тархины цус харуулттай яаралтад ингээд тусламж авах бодвол энэ одоо айгүй амь насны айгүй эрсдэлтэй байна гэх. Тэгээд ингээд тайлбар юу л 3 дахь эмнэлэг ярьсан чи 3 дахь эмнэлэг болохоор манайх аавна гээгүй. Тэгээ би бүр яг би хотод байдаг л да манай гэр. Тэгээд дүү маань нөгөө ажиллаж чи манай аав манай ажилтаа байж байгаа. Тэгээ ингээд хөлөөрөнд орсон ингээд юм байсан. Тэгээ би чинь дүүгээ дагуулад 3 дахь эмнэлэг дээр яваад очлоо бүр. Тэгээ бүр 3 дахь эмнэлгийн захиргаан дээр н ороод уулзлаа ингээд оруулахгүй гэдэг нь яа таннаа хүч яа боломж авахгүй гэсэн чи манайх авахгүй. Тэгээд ч манайх нөгөө насан туршсан юм лээ. За ингээд охин 5 цаг хэрээтэй түргэний машин түргэний эмчтэй хүлээж байгаа 5 цагийн дараа 22-ын товчоог нэвтэрч за 3 дугаар эмнэлэг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг хүлээж авах хэсэг нь эргэлзээтэй байж байгаад эцэст нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүлээж авсан. Нийслэлийн онцгой комисс руу залгахаар улсын онцгой комисс руу залгах. Улсын онцгой комисс руу залгахаар нийслэлийн онцгой комисс руу залгах гэдэг. Үгүй ингээд та нар ч ингээд нэг нэглээ залгах мэддэг юм байхгүй байх гэсэн чи мэдгүй тэгвэл тэр яам амрууга залгахгүй юу гэдэг гэсэн бүр. Ааха. Тэгээд би бүр болгоом байгаад эрүүл мэндийн яамны утасны дугаарыг болоод хүүхдэрээ л нэг баахан дугаар хайлгуулад байгаа шүү дээ. Тэгээд нэг дугаарлаг эрүүл мэндийн яамны дугаар мөн гэж байгаа. Тэгсэн ирнэ мэдгүй манайх ингээд бичиг хэрэгэл мэддэг бид нар биш шүү дээ. Үгүй ийм асуудал гарлаа гэдээ ингээд яасан чинь яаж шийдэх вэ яах вэ надаа яаралтай хэрэгтэй ингээд хүүхдээ яах бодвол хэцүү байна амь нас айгүй эрсдэлтэй юм хэцүү байгаад байна гэсэн чинь мэдгүйгээр салгачт юм байна. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй нэлээд удаан ярилцсны эцэст тусгаарлагдвал та нарыг хүлээж авнаа гэд хүлээж авсан байна. За ингээд охин тусгаарлалтын өрөөнд ганцаараа. Одоо ингээд нөгөө хүүхдээ ингээд сэрээгээд эмнэлэг рүү явах замдаа ээж нь ингээд ямар ч тийм тасаж авч баг тасаж аваагүй. Тэгэд авсан гэж яриад гурлаа байсан. Бүр тэнд байлгаж яах вэ тэгвэл тгий гэсэн тийм барьцаа шаардаад тэгэл оруулахар болсон. За тэгээд нөгөө ээж нь хүүхдээ ингээд сэрээгээд миний охин ингээд ээж нь ингээд юу яхаар боллоо. Миний охин газараа орохор боллоо гэсэн чинь
угаасаа энэ ээжээсээ салж үзээгүй нэлхэн чинь ээж би айж би ганцаараа ээжгүйгээр тамигуугаар ормооргүй байна ээж намайг гойд чинь ингээд бүр замдаа гуугаад сэрэг уйлаад тэгээ за яг ээж минь ингээд юу ачнаа утгагүй очична ингэ шинжилгээ мэлгөөг тохин дээр очино гэд юу яасан юм бэлээ. Тэгээд тэгсэн чинь хөөхөн амт тэгвэл надад навандагаа өгч миний аам байх цагангаад байна гэдэг айгүй өгч юм уу гэсэн. Бүүлсэндээ хорлогонд орсон. Тэгээд бүүлсэндээ ам нь их цаамж байсан. Ундаага надад үлдээч гээд. За миний охин ундаага аваад ээж нь ингээд тийм гоё юм авч өгнө наавтайгаа уулзсан. Наавтайгаа ч уулзаад байсан охин шүү дээ. Тэгээд ихний хас дээр очиж яхаа нөгөө цуг авч явж исэн түрүүний эмчтэн загсан. За би ингээд тусгаарлах юм чинь намайг оруулахгүй байна. Тэгээ түрүүний эмч нь өөрөө л оруулсан эмч тусаж байгаа. Тэгээ түрүүний эмчтэй ингээд замдаа загсан ээж нь ингээд захиад за ингээд оруулахдаа ямар хүмүүс хүлээж авах нь үсэн ингээд ягаараа охин хүнд байж өөрөө ч гэсэн ойлоод гуйгаад ирсэн болохоор санаан заваад ээж ингээд ямар хүмүүс хүлээж авах нь ямар эмчнэр хүлээж авах нь утсын жаажад аваараа ингээд уцаар бид нар мэдээлэл авчия гэсэн юм бэл. За тэгээд пастор яасан нэг хойдлын хаалгаар нэг шиг энэ лөө оруулах гэж заасан юм шиг байна. Тэгээд ээж нь бол оруулахгүй хүүхдээ бүх хувцс одоо юу мөг нь одоо юу ч авч оруулахгүй авууд оруулчаад тэгээ гойсон ундааг нь хүртэл оруулаад байгаа. Тэгвэл авч явсан зүгээр агаас авч явсан төргний эмч үүрээд нөгөө өрөөлөө оруулсан чинь пүү паа эндээс өстө коронавирус сэлэнгээс коронавирус хүмүүс ирж ин гэж ерөөсөө ганц ч эмч зөвлөгч ерөөсөө хүний бараа байгаагүй эцгүй өрөөнд оруулаад охиноо оронд нь оруулаад хуцын тайлаад тэгээ ундааг нь үлдээж ирсэн чинь ундааг нь ч үлдээхгүй гэж. Тэгээ ерөөсөө хүү амтандаа уулцсангүй хэн ч алга гэдэг. Тэгээ орхиж гараад ирсэн байгаа хүү. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ үйл явдлын дараагаар буюу охиныг нас барсан тухай шуугиан цахим ертөнцид тархсны дараа тайлбар бичсэн. За энэ тайлбартаа охинд PCR-ын шинжилгээг хүлээхгүйгээр яаралтай одоо шаардлагатай тусламжуудыг үзүүлсэн гэжээ. Харин талигаач охины арга гэрийн зүгээс PCR-ын шинжилгээний хариу гартал ямар ч эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй цаг хугацаа алдснаас үүдэж амь насаа алдах хэмжээнд хүрсэн гэж гомдолтой байгаагаа илэрхийлж байна. 100 хараад байхдаа 100 хараагийн эмнэлгээс л одоо энэ эмнэлгүүд рүү ярьж хахад хүлээж авахгүй гэдсэн байгаа байхгүй. Бүр ихнээсээ анхнаасаа л бүр тэгж хугацаа алдаад тэгээд тэгэнд очиод 22 дээр 3-4 цаг хүлээж хугацаа алдаад ацаа коронагийн шинжилгээ өгөх шинжилгээнийхэн хариуг хүлээж хугацаа алдаад ямар ч тийм яралтай үзүүлж амжаагүй байхгүй юм хүүхэд маань. Тангараг өргөсөн эмч хүмүүс ийм л болчих тийм ээ. Тэгээд удирдлагуудын дээр авахгүй шийдэж байгаа тэр хүмүүс л нэр хонтолтой байна бид нар. шинжилгэсэн тэр дарагч ч гэсэн гомдолтой байна. Яагаад худлаа яриад те бүхэд бүтэн тэр 11 цагийн мэдээгээр бид нар сонсож байгаа шүү дээ хүм. Тэгэхэд чинь баг басгаа 2 баг басгасан баг басгаж очиад тусаж авсан гэж худлаа яриад. Тэгээд ингэж тэгж худлаа яриад тэгэл хаацалаад ингэж дуусчихж байгаа байхгүй юу? Жижиг эмчин залгаад. За тэгээд ээж чинь байна уу? Та хоёр тэгээд ээж аав нь аль юу юм PCR-ын шинжилгээ өгчхөд ирч хүүхдээ яа гэдэг. Бүр ингээд бүр би энэ их мутсан гэсэн байгаа байхгүй юу? Хэмж хэмжлэгэнд ороод. Тэгээд тэр коронал гэдээс эйжентээр авахгүй халдварт өвчин судлаас хаанаас нь чинь авч аваад тусгаарлаагүй. Зүгээр годомжинд хайцсан. Үнэхээр коронавигээс сэжгэлжсэн бол эйжент ч гэсэн тэр чинь нэг хариуцлагатай нь авч аваад тэр эйжент тусгаарлана үстэй. Гэхдээ тэгээд хараа бас ингээд юм байгаа. Хүүхэд манд яасан ээжтэйгээ баймаар байна. Би яаж чадахгүй байна гэх тийм ухаантай байхад нь ээжтэй зүг ялгаа авахгүй нэг дороос ирж байгаа хүмүүсийг ээжтэй зүг оруулаад адилхан тэгээ шинжилгээг нь авсан яасан. Бас ээжигээ хараад байж исэн хүүхэд нэг тэр эзгүй өрөөнд хонохдоо ядаж нэг айц сүдсгүй байж байгаа сорог бол өөр шүү дээ. Зөндөө их ажиллаа. Хаалганд яралтай оролцох бол үдээд сууч гэсэн байж байд нөгөө гэртэйгээ бид нар ч гэсэн юм хар бараан биш ингээд сууж авч байсан билүү тийм ээ. Арай л хариуцлагагүй амтсан тэр 22-нд авчаад тэр их налтаар бол нэр. 10 жил амдаа өсгөхөд өсгсөн хүүхдээ 10 шүрхгүй оног алдцсан залуу ээж авч хэцүү л байгаа. Бид нар тийм хэцүү байхад ямар ч ярилцлага өгч чадахгүй юм хэцүү байгаа болохоор бид тэс ингээ хажуунаас асуугаад ирээд байна л та бас. Коронавигоор л хүн хүлэхгүй болоод бусад өвчнөр хүн амьтан тэгж өгч хамаагүй мөлий.
Коронавир биш болов. Памперсыг оруулчих, хувцсыг оруулчих гэсэн чи үгүй. Нүцгэн доогоор нөгөө таталтгүй яаж ахта бидсэн билээ. Тэгээ ингээд доогоороо нүцгэн охин маань ямар их даарч яаж яажсэн бол одоо ингээд сэрэл харахаар ээж мэдэн даахгүй эцгүй өрнө. Тэгээ нүцгэн шалд ингээд чагаар ямар алга байх вэ тийм. Арай л харгас. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан тайлбарыг харвал хүүхэд өвчний явцаар хүндэрч 11-р сарын 23-ны 16 цагт амьсгалыг аппаратаар удирдах эхэлсэн боловч 11-р сарын 25-ны 13 цаг 45 минутанд энджээ. За эмчилэгдэх хугацаанд дараах шинжилгээ хийсэн лабораторийн бүх шинжилгээ эхо, КТ, нүдний уг багжаар шинжлэх, чих хамар хоолой, зүрхний эмч, гэмтэл суваг судлалын үндэсний төв эмч, мэдрэлийн мэдсэлийн эмч зэрэг төрөлцсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан гэсэн ч эдгээр нь оройтсон байсан гэж ар гэр нь үзэж байгаа юм.